Улаанбаатар хотын нэг иргэн жил 30 хоног буюу 717 цагийг төгжрөлт өнгөрүүлдэг гэж боддоо. Өглөө босоод автобусын цуухад ам дээр ганц нэг алхмаар урагшил бидний өдөр эхэлдэг. Ер нь хараад байхад шөнө дундаас бусад бүх цагт бид төгжирсээр л байгаа. Энэ хооронд хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг, эдийн засгийн бүтээмж, амьдралын чанар гэд олон зүйлийн алцаар л байна. Бүр ямар сайндал яармагт амьдардаг хүнтэй болцвол шууд сална гэдэг хошигнол хүртэл тэрэнд болох вэ? Төвжирлээс үүдэлтэй хохирлыг зөвхөн бензинээр тооцвол жилд 145 тэрбум төгрөгөөр Улаанбаатарчууд хохирдог. Бид шиг орой 9 сарав гэж гэртээ ярьдаг хүмүүст гэр бүлтэйгээ ширээ тойрч суух, өдрийн цагаар дуртай хоолоо идэх, бүр сайхан хоолтой болцоо хийн гэдэг хүртэл мөрөөдөл болоод байна. Таарсан газартаа хаан чамуугийн хоол идээд заримдаа муухай хоол идчихээрээ хоолны группүүдээр свэдл амьдарч байна да. Бороотой хүүтэн өдөр гэртээ хөвтөж явахдаа хүссэн олоод захиалаад буудандаа шигдэх, ажил ихтэй үедээ офс дээр халуун хоол хүргүүлэх, уулзаж амжаагүй байгаа хайртай хүмүүс рүүгээ хоол хүргэлтээр явуулах зэрэг үнэхээр тансаглал үсттэй. Хүргэлтийн хоолны бизнес дэлхийд даяар маш эрчимтэй өчөж байна. Хятадын зах зээл дээр 2021 оны байдлаар хоол хүргэлтийн бизнес 934 тэрбум юан эргэлттэй болно гэдэг таамаглалыг анализын компани төвшүүлсэн байна. Уг нь ч амьдралд хүргэлцэх хэрэгтэй юм алга. Хотын төвчрээд илүү хурдан хүргэлт хийхээр UB Eats маань хүргэлтийн мофит үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм байна. Хотын хаан шөнийн 1 цаг хүртэл халуун амттай хоолыг хурдан хүргэх нэ. Нэмээд UB Eats-аар хоолой захиалаад оноо цуглуулдаг болсон байна. Цугларсан оноогоороо урамшууллаа орой. UB Eats хоолой идсэн үү? Хүргээд өгье.